Зайлшгүй. За эхлүүд эхлэлтэй шүү дээ. Бүр тэрийг мартсан байна. За эхлүүд. За эхлэе. За сайн бацхан бүгдээрээ маш удаан хугацааны дараа бүгдээр ингэж уулзч байна. Сайхан амарцгааж байсан уу? Ойрд монголоор юу байна даа? Дээрээ багш нар Монголд бол амар хүүтэй ажил хайлтарлан гэсэн. Хүүтэн жолчинтэй бензин гүрчилж юу ч монголч бараг сүнээд байгаа юм шиг юу. Яг нөгөө бензиний асуудал дахиад л эхэлж байна. Үйл болж байгаа учраас энэ Монгол үйл айгүйх асуудал гардаг. Харин тийм. Үйл болоод тэгэл бүх юм сүрчт юм ээ. Давтахаас манаас нь одоо ингээл хараал байна. Сүрлээ бас. Тэгснэ улсын их хурлан ч гэсэн юу нь солигдсон гэсэн байх ш. Юуцнийг сайд нь биш ээ. Ингээ улсын их хурлын удирдах хүн ч өгдөг лээ. Ерөнхий сайд уу? Тэр нь яатсан болцсон гэсэн мэт. Тэгвэл ямар ч би жоохон улс төр жоохон сонирхолгүй. Тэгээ энийг сонирхож явах стил доо. Тэр насан дээр байгаа. Юуцтэй тэрийг огцруулсан сонсон юм байна. Тэгээд юугүй хурлын ерөнхий сайдгүй. Яаж байгаад байгаа юм бол таа. Тэгээ дээрээс нөгөө энэ яа тэр нарын дохио гараараа нөгөө туслаарэ гэдэг. Яаж байгаа юм бэ гэж. Ам авраач гэдэг. Яа. Тэгснэ ерөнхийлөгчийн тэтгэлэг байгаа зү. Зарлагдаад нэлээд олон хүмүүс ингээ Монголоос явсан юм байна л та. Тэгсэн чинь тэр ерөнхийлөгчийн тэтгэлгээ авч чадахгүй байгаа гинэ. Тэндээ очсон мөртлөө. Ерөнхийлөгчийн тэтгэлгээр явсан мөртлөө тэрийг одоо л аваагүй. Тийм үү. Тэр сургуулийн төлбөрийг төлөөгүй. Яа. Тэгээ бүр гудамжинд гарах эсвэл аавж ирээ төлүүлж байна шүү дээ. Яа. Тэр одоо ямар хэрэг байх вэ гэж тэтгэлэг авч яваад. Бас л арай байгаа шүү. Анхнаасаа тэр мэрийг тий. Тэгснэ тэрэнд нь 150 тэрбум төсөлсөн гэж шүү. Пөө гаргаж өгсөн. Тэр нэг ч төгрөг төлөөгүй. Чөтөр яг ийм юмтай холбогдолтой кино үзсэн юм байна. Тэмцээ. Тэгсэн. Ийм тэмцэгч хошоо шиг мэдгүй. Тэмцэл та. Юм болгонд итгэвтэй тий. Юу тэмцэж байгаа мэдгүй мэтлээ биш. Зүгээр тэмцээд л болоод байдаг. 2014 оны City Hunter лөө 16 он ч юм. Би тэр драмыг дахиж үзэж байгаа хгүй. Яг энэ асуудал гарсан заяа. 20 сая лөө. Үгүй 200 сая вон юм байна. Бас тэтгэлэг юм уу? Үгүй 20 тэрбум юм байна заяа. За. Тийм. Тэгээд тэрийг нөгөө сурагчтай өгөхгүй. Тэгээд зөвхөн самгаг кимбаб нөгөө гурвалжин кимбаб идээд тэгээд ингээд өлсгөлөө ер нь ингээ хонж гинэ. Ямар ч байр сав байхгүй. Тэтгэлгээ авч чадахгүй, сурч чадахгүй. Гэт тэр үеийн тэр кино гэж боддоо. Тэгэд одоо тэр нь ингээ Монголд. Яа. Тэгээ ер нь амар бас холбогдолтой юм үтсэн байна. Тийм. Тэр бол зүгээр тэр сайдын заяа. Гэрт нь ингээд өрөөстэйсэн заяа. Дээшээгээ ингээд 1 м 20. Яа. Өргөнөөрөө бол бүр амар урттай юм ингээд. Яа, одоо тэр ерөнхийлөгч ингэрт аа. Тэр нэг солонгосын спайлаа байхгүй юу? Тэгээд гэрлөө нэвтэрч ороод тэгээд тэрийг хэмжиж аваад бүх мөнгөний харж байгаа. Тэгээд бүх мөнгө нь энд байсан юм байна гэд. Тэгээд мань хүн дэрийг авах хүч зүхтаж байгаа тэгээд болсон. Чадаагүй угаасаа тэгээд чадахгүй. Тэгээд солонгосчуудын нийгэм нь ялчгүй шийдэж чаддаг юм тий. Тэр нь бас тэмцэж чадна, дээрэс нь шийдэж чадна гэх. Ямар ч бас ерөнхийлөгч бараг бүх ерөнхийлөгч шоронд оруулсан. Тийм ер нь бол ерөнхийлөгч амар сайн болгож чаддаг. Ер нь улс төрөөч гэсэн дээ. Сая бол эндний ерөнхийлөгч нөө хойд солонгостой бараг дайдгаа шахаад ихэд бол мань ерөнхийлөгч бол маргаашин шууд тэгэл буусан байгаа. Тэндээ буугаад иш гэртээ сайхан гар цагдаад баригдаж явахгүй гэж шалталсан байвал яах вэ? Харин дээ. Тэгэл мань хүн хоригдол тэрнээс нь болоод бас нэг амар үнэнч нэг шүүхч байсан. Тэр бол ажил хаялт шууд хийсэн. Ерөнхийлөгчөөс болоод хийгээ тийм. Одоо тэр үйл явдлаас болоод тэр чинь одоо амар олон жилийн дараа анх удаа ингэж байгаа ерөнхийлөгчтэй. Тэгээ түүхэнд нэм ерөнхийлөгчтэй байгаагүй шүү дээ. Яг тэр Пакуныгийн аав нь бол угаасаа л дээр үеийн хүн тийм байсан л баг. Гэхдээ гол нь тэгдэг мөртлөө тэр дээр үеийнхэн чинь бас хийж амар хийсэн гэж. Пакуныгийн аав нь одоо энэ солонгосын ер нь хамаг үндсийг босгож ирсэн хүн. Эдсэн ч гэсэн бүр амар их юм байсан хүн босгож чадсан. Яд идүүл тэгдэг. Яа. Яг жоохон харгас байсан. Айгу хатуу байсан. Гэтэ тэрнийх нь үндсэн дээр ийм боссон гэж ярьдаг. Гэтэ өөр улсын талаар одоо нэг сайн мэдгүй юм даа. Түүгээ мэдгүй чи хуцаад байгаа ингэж хүмүүс бас за энэч магадгүй
Би бол 1997 гэдэг киног нь үзчихэд ер нь 87 лөө. А тэр нь 87 оны кино юм уу? Тийм. юм уу? 1987-гийн Солонгос кино гэдэг. Тэр бол түүхэн кино. Тэгээ ер нь тэр мөрний талаар нэлээд сайн судалж байгаад ярил. Бас одоо худлаа бураад явах уу. За амралтаараа юу вэ? Сая нэрээ бид хоёр манай сургууль энэчээ ер нь чусог мосог гээд ер нь нэлээд бараг сармаар. Тийм. Тэгээ тэрнээс нь хойшоо үргэлжлээд шууд дундын шалгалт явсан байгаа. Тэгээд бид хоёр подкаста бичээгүй нэлээд завгүй явсан. Бараг уулзалтахгүй. За нэг 14 хоногт царай заргаа дөө за хай май гэх. Үнэ. Бараг биш үү? Завгүй гэж. Би бол чусаагаар сайхан Бүсанд аялчаад ирсэн ч гэжтэй тэл амарсан амраагүй хоёр орд. Сэтгэлдүүгээрээ жоохон хохирдог. Ер нь бол гэр бүлтэйгээ уулзна гэдэг бол яа насан туршны дараа жоохон сэтгэлдүүгээрээ хохироод идэм билээ. Ер нь сайхан юм шиг юм сайн гэж. Одоо би бас Монгол очиод ингээ уулзангууд нэг эхний өдөр бол бүр үнэхээр happy байв. Оо мами манай гэр бүл би чинь гэр бүлтэй аим юм байгаа гэж бодлоо хоцож байгаа л маргаашнаас нь зүгээр гэлбэлцэл гармаар санагдал. Ер нь бол маргаашнаас шууд гэрээ цэвэрлэх хоол хийгээд гэж. Гэхдээ баг манай ээж бол тэгдэг. Тэгэл би хөх баг байгаас. Дүнрээ хар гэл. Дүүтэй яахын зовлон гэж. Тэгээ дүүтэй яахын зовлон бас нэг юм нэг зарж болох юм да. Том болох тусам. Ингэдэг сайхан гэж. 3 эрэхтэй дүүтэй нэгдэгтэй бас. Яа мэдгүй гэж. Юу ч болоод байна. Би өөрөө баг ишүүд тасараад харж байна. Тэгээ энийг хамралт тэгээ энийг шалгалтын дунд унтаж чадах байлаа сүүлийн. Oh my god. Яа. Ерөөсөө би болохоор ингэж юм заяа. Нэг өд орой штэ ингээд 4 муугүй. Ер нь 5 цагаас дээш унтчих юм бол тэр өдрийнхөө оройн ерөөс унтчих чадахгүй. Дандаа үүрийг 6 7 8 гэж унтдаг болсон байна. Эсвэл унтахгүй байж байгаа хичээлд явна. За яг 4 цаг унтаа босонгууд амар сэрэг босоод тэр өдөржингөө зүгээр явж байгаа дэх сайхан 1 цагт. Миний хувьд хамгийн их цаг нэрээ үнхээр 1 цаг болсон байна. Тэгэж унтдаг болсон юм шиг. Чи яаж юм? Хамгийн эртдээ шөнийн 1 цагт унтах. Тий. Их хамгийн эртдээ одоохондоо. Тэгэл нэг бол унтахгүй. Эсвэл тэгэл ганц цаг унтна. Би амарсан чусоогоор нөгөө амарсан гэж бодсон болохоор унтаалсан зөө юу. Ингээд яг өндөө бол бүр амар тавцсан. Тэгээд ирээд шалгалт болсон штэ. Саяны яг өмнө 7 хоногийн одоо өнөөдөр чинь бүтэн сайн гэж ботхоор энэ подкаст нэг ганц 2 хоногийн дараа орж магадгүй. Тэгээд яг өмнө 7 хоног шалгалт тэр чигээр байсан байхгүй юу. Тэгээ нэгдгээс ахуулаад 5 дахь 4 дахь хүртэл шалгалтайсэн. Тэгээд би бол 3 4 хоног бол унтаж чадаагүй. Ерөөсөө. Нэрэл миний бол хамгийн эртдээ 3 цаг, шөнийн 3 цаг заяа. Бүр хамгийн эртдээ. Би ойртоо бол одоо шалгалт дууссан маа штэ. Тэгсэндээ өглөөний 6 цаг хүрэгчээд байгаа. Харин тэгээд өдрөө нь хэдээс босч байгаа гэж. Хичээлгүй үедээ 5-аас. Оройны 5-аас босч. Оройны 5-аас. Oh my god. Яа. Харин өчигдөр бол оройны 5 гэж ирсэн байгаа. Өглөө 6 гэж унтаад оройны 5 гэж ирээд яг өчигдрийг би нэгт өдөр гэж бодсон гэж. Өнөөдрийг нэгт өдөр гэж бодсон. Өнөөдөр бүтсэн өдөр байхгүй юу? Энэ бол. Тий. Би тэгээд ингээ хагасанд нь байгаа юм байсан юм байлээ л дээ. Тэгсэн чи тэр өдрийгөө бүтэнсэн гэж бодоод тэгээ маргааштай бэлдэн ингээ хамаг юм бэлтцсэн байсан чи энэ хүн надад маргааш бүтэнсэн биш юм уу гэдгийг зааж өгсөн. Тэгээд би яа тэгтлээ тэнэг болцсон. Тэгээ ядж байгаа тэрний 4-р өдөр болохоор би яасан. 3 дахь орой 9 цагт номын сан яваад. Тэгээ өглөөний 7 хүртэл номын сандаа байсан. Унтаагүй. Хичээлээ хийгээд дунд нь гараа жоохон суугаад амарч байгаа гэсэндээ ерөөс унтахгүй. Тэгэл ингээл орж гараал нэг 2 цаг сайн төвлөр сууж байгаа л нэг 5-10 минут гадаа гарч суугаад буцаж ороод тэгээ тийм рүү цагийн хуваартай заяа. Өглөөний 7 хүртэл суучаад буцаж гэртээ ирээд өглөө 11 12-оос шалгалттай заяа. Тэгээ өдөр нь дахиад шалгалттай. Тэгээ орой 5 гэж гэртээ ирж байгаа. Би тийм байвал бүр ингээд тэгэж явбал нэр үнэхээр ерөөсөө бүр юу ч бодож чадах байлт тийм. Би тэгээд шалгалтын үеэр бүр амар унтсан шүү дээ.
Тийм. Тэгсэн шүү дээ. Яа. Би бүр оройн 12 цаг гэж унтаал өглөө 5 6 гэл сэрэлгш. За өглөөний хүүгээ тэгжсэн аа яг би уус яг өөртөө тийм команд хүчтэй юм билээ. За шалгалтын үеэр зүгээр л сайн унтжиж л нэр бүх юм байхгүй болчих юм билээ уусаа. Унтахгүй л дуус. Шалгалтын үеэр бол найрлал юм билээ уусаа. Тийм. Нэрээ сайн унт тэгээ ходоодоо сайн бэлтэл гэдэг юм байлээ. Би бол амар хэцүүсэн. Надад бол амар хэцүүсэн. Одоо ч намар болсон болохоор бас жоох ядраад шүү. Үнэ. Амар ядраал. Түр орж ирэл шууд тас гэл унтаал. Яаж яах заа юу? Яг шалгалтын үеэр сараа ихт давхтаад. Яа. Хүү тэгэл нөгөө хамаг сэтгэл зүй гормон маань ялгараал бүр ингээд жинхэнэ юу ч олсон уйлдаг үе дээрээ тавьсан заа юу? Бүр ингээд гоё юм харсан ч уйлна. Сайд юм харсан ч уйлна заа юу? Бүр ингээд юу ч болсон. Уйлна, уурлна тэгэл яа. Ингээд бүх юм давхцсан. Би тэр өмнө болохоор энэ сарын тэмдэг ингээд эрхийн өмнө ингээ хүмүүс бүр амар сонир болдог ингээ ууралдаг гэдгийг юус ойлгохгүй байсан байхгүй. Тэгсэн чинь одоо яста ингээ ганцаараа байгаад ингээ өөрийгөө чанаад утсан юм тэгдэм байх. Тийм багаас тийм. Яг өөрийгөө чанаад яа гэлээ. Нэр ингээс амлаа яа гэдэг үг тийм билээ. Яг шал өөрөлдчихтэй юм билээ. Гормон ер нь бол амар. Тийм билээ. Би яг эрхээ мэдээл эхлэнгүүт ингээд цаанаас амар emotional болоод байхгүй юу. Тэгээ жоохон юм дөөлж гад эн чи болж байна. Нэрээ сарагт ирж байгаа юм байна. За нэг сонирн болоод төлөө шүү. За удахгүй юм байна да. Тэгэл нүүр ам дээр яаж яах нөгөө юм гарна. Яг батг гарна. Имэрс үед. Тэгэл амар хэцүү. Удахгүй хахаар одоо бүр нүүрний юмч таарах боллоо бүр юу. Үнэ. Тэгээ би яаж яах нэг юм харсан байхгүй ингээд. За нүүрний юм чи ингээд нүүрэн дээр чи юм гараад эхлүүл чинь нүүрний юм чи таарах байна. Чи ингээд тэр бүтээгтүүнээ 7 хоног хэрэглэхэ болоо гэсэн чинь нэрээ бас үний юм байна. Тийм үү. Арай гайг болоод гисэн бас. Тэгээ нүүр мөрө бодохоор бүр амар хөөрөшө бүр нүүр одоо юу ч би ойр тэгээ унтаагүй ядчихад ерөөсө хоол гэртээ хийж идээгүй заяа. Ер нь бол бараг идэхгүй бодолтоо өглөө 6 гэж унтахаасаа өмнө бол заяа. Өглөө 6 гэж унтчихсан шүү дээ. Тэгээ тэрнийхээ оройн нэг 6 цаг магт юм идсэн байгаа заяа. Тэгээ нөгөө өглөөний 6 өргөчгөр чи 12 цаг болоод үлсдэм газтай. Унтахгүй хаа гэхдээ бүр аим үлсдэ шүү. Тэнгүүд ходоод нь дуурсаар хагаад унтж байгаа зү арай гэж нэг юм. Тэгээ унтаад би чи унтахаараа тэгээ нүсгөө болчдөг. Тэгээ оройны 5 гэж босоод өнгөж ихний хоолыг. Тэгээ бараг өдөрт нэг л хоол идэж шүү дээ. Тэгээ өдөр нь шалгалтаа өгөх юм бол үнэхээр юм идэхгүй заяа. Зүгээр өгчөөл ирээл нам. Өөс амар ядарсан байгаа болохоор шүү хоол идэх бараг зүгээр орон дээр хөвтөж байгаа бол их юм тэгээл тэгсэн чи миний үс одоо ингээд тогтгоор унж байгаа заяа. Миний бие маань зүгээр чавс чи одоо болоо л гэдэх шиг байна. Эсрүүгсэл мэдрэл ядаргаан дарах. Нэг харт нүүр мөр татцаа явж байгаа. Өглөө тэгээ тэр нөгөө номын сангаас гардаг өдөр заяа. Дээшээ ингээд харсан чинь миний нүд ингээд бүх юмаа ингээд жирэлдэж харагдуулаад ингээд зэнэ. Би бүр айгаад хүү чи юу болчих. Ер нь бол амар юм байлээ. Тэгээд нүүр ам дээр амар хүндүртэй батганууд гараад ер нь өмнө 7 хоногт энэ 7 хоног бол ер нь жоохон өөрийгөө алдсан 7 хоног л байлаа. Тэгээ амралтаа шүү шалгалт хийсэн болохоор мэдгүй. Ер нь л их амралтаар бас нэг сайн амарч чадаагүй. Ядралттай унтахгүй болохоор ер нь болно штэ. Их ядард юм байна. Нойр бол бүр хамгийн чухал. Нойр амар чухал. Хүн чинь уун л 7 хоногт хичээдэг ш. Нэг хоногт өдөрт 7-аас 10 цаг унтах хэрэгтэй гэдэг. 7 цаг унтах хэрэгтэй. Дор хаяж. Тэгсэн чи одоо бүр юу вэ? Тийм би ихтэй өчигдроос нэг өхний бичлэг үзээд ADHD. Одоо ер нь нөгөө Christmas хүртэл энэ он гарах хүртэл гэж чамраа бичлэг байлаа шүү дээ. Үгүй харсан уу? За. Чи хар чамд хэрэгтэй юм. 70 хоног өмнө 7 хоногт тэгэхээр чи одоо нэг 60 хоног заяа 60 хоног. Тэгээд үлдсэн байгаа гэж аахгүй юу? Тэгээд 7 хоног орно. Ингээд бараг 17 хоног явчих гээд нэг тийм юмшсан байхгүй юу? Тэгээд 7 хоногт нь үүрэгтэй заяа. Үүрэгтэй өдөртөө юу? За. Тэгээд миний энэ 7 хоногт тавьсан одоо тэр охины гаргаж өгсөн лайн апаар нь бол заяа. Миний энэ 7 хоногт хийх ёстой юм. Допамина хянах гэсэн. Тэр чи юугаар хянах гэсэн үг лээ? Ажиглалын гормон ялгарна гэсэн үг. 7 хоногт нь болохоор тийм юм гээд амьдралаа зэвсгэлээ гэдэг юм уу? Он гарах хүртэл амьдралаа зэвсгэлээгээд би бас ингээд нөгөө vision board уг нь бүтээсэн юм байхгүй юу? Board гэж. Vision board бүтээсэн юм байхгүй юу? Энэ ондоо хийгээд vision board.
юу наалах гэж хэлээ. Board бүтээсэн байж байгаа. Тэгээд нэрээ ингээд би чинь жоохон хийсвэр юмнууд бас битсэн байна гэдэг ухаараад тэгээ нөгөө бэлэг юмнууд бас амар их байгаа. Гэтэ энэ жилдээ Тэр биелүүлэх юмнууд өөрөө зохиох юм уу? Тий. Би яг өмнө яг он гарахын өмнө хийжсэн байхгүй 12 сард. Тэгээ одоо ингээд бараг 12 сар болох. Тэгээ тэрийг хийсэн юм уу? Зарим нь биелсэн. Биелсэн юм уу? Биелсэн. YouTube хийж эхлэн гэсэн. Тэгээд бас тэрхүү ярьстаа эхлэн гэсэн биелсэн. Би ч энэ оноос л тэрхүү ярьстаа болж байгаа шүү дээ 2 сараас. Тий. Тэгээд өөр юу байлаа. Ямар ч гэсэн юмнууд маань ихнээс ол биелсэн. Тэрний талаар юм дараа гэж хагаад хуваалцсанаа. Тэгээд ямар ч өчигдрийн тэр охины бичлэг бол надад амар таалагдсан. Тий, 7 хоноор. Тэгээд энэ 7 хоногс ер нь хийж эхэлэх байгаа. Тийм ээ тий. Өнөөдөр жоохон сошиалаар оролцсон. Яад үл нөө подкастнда зориулаад юу ярих хэвээр яах ихээ яагаад. Тийм та нар ч гэсэндээ бас инх ануу гэдэг нэртэй хүү юм байна. Тийм. YouTube хаяг юм байна. Тэгээ өчигдөр минийх дээр бас зүгээр suggest хийж гарчирсан байхгүй юу? Айгуу гоё бичлэг үү. Энийг ч бас өөртөө хэрэгжүүлж болох юм байна гэж бодоод амар таалагдсан. Харин тийм ээ. Би бас энийг дуус хүртэл нь бол би сонсноо амар таалагд. Та нар ч гэсэндээ ороод бас хараарай. Он дуусгаас өмнө өөрхийн амьдралыг жоохон зэгцлээд бас ингээд он гарч байгаа тий яг энэ байдлаар байна гэвэл би бас жоохон галзуурах гэдэг шиг байна. Ойр дээр нэрний талаараас амар бодож байгаа. Амар өөрчлөгдмөр байна гэж амар бодож байгаа. Одоо ямар байгаа? Одоо юу? Нэг тийм гацалтанд орсон юм шиг санагдаад. Өдөр хоног яг тийм яг нэг юу өнгөрөөд өдөр хоног яг нэг юм тэгэл шалгалт болоо шалгалтнаа бэлдээл өөх хөстэй. Үгүй яг тийх хөстэй ингэх хөстэй гэдэг маягаар амьдраад байгаа юм шиг. Өөрийнхөө амьдрч чадахгүй. Би тийм хиймээрэн ийм хиймээрэн биш. Зүгээр хийх хөстэй, өглөө босох хөстэй, хичээлдээ явах хөстэй гэдэг. Яг жоохон тийм үе дээр ирчээд. Яг өдөр хоног яг бүгдээрээ яг адилхан. Тий. Тэгээд яг намар болцсныг хэлэх үү? Надад бас намар гэдэг ер нь нэг юм жоохон. Ер нь угаасаа хүн болгон тийм байх шиг байна. Бүх сэтгэл зүйн хүүтрээд тэгээд жоохон сэтгэл зүйн маань докторгүй болоод ер нь нэлээд жоохон гундуу талдаа болчоод. Тий. Яг тийм байж одоо нэг гайг болсон юм уу? Удаарай гайг болсон юм шиг санаж байна. Би баг нэг сар гарны өмнөөс тийм байсан тий. Тэгж одоо л арай гайг мэдгүй арай л цоглог. Би сая яг царнаа сараа ихч ирээл жоохон тийм болчих шиг болсон. Дахиад. Одоо сараа ихч удахгүй лээ тий. Би далалцсан юм аа. Нэр нэгэндээ хэлэхээр далалцдаг тий огт. Болон энэ хүн надад би юм ивчлээ гингүүт минийхээ дагаачаас нэг чинь айгүй хэцүү. Чи дугаагач гээд нэг удаа загнуулж ирлээ. Тэгэл би ер нь хүмүүс дандаа загнуулдаг дугаа гэд. Бити наадгаа хэлээд байгаа ч гээд. Ихчтэй бас хэлж байгаа загнуулаад чимээгүй. Тий. Наадгаа бити. За нэг сонин сайхан тийм л байла да. Энэ бас нэлээд их ядралтай байлаа. Та нарыгаач маш их саналаа, YouTube-ээч маш их саналаа. Тэр угнаалт нэг юм битсэн. Тэр бүр яаж чадахгүй. Манай өмнөх эпизод жоохон фейлтэй. Хийх нь бол хийсэн. Яг 7 оны хатаар угнаал тэрийг оруулъя гэсэн чинь хариу бишээ. Харин тэгээ бас одоо ингээд жоохон бараг сарын дараа бичиж байгаа болохоор ярих юм ихтэй байх байх гэж бодоод. Тэр чанартай юм юу л хүнд хүрх юм шиг санагдсан юм. Тийм. Тэгж бодоод ер нь жоохон бодож сайхан юм ч гэж. Ичэндэгнэ. За өнөөдрийн ер нь бол ойрын сонь сайхан тийм л байлаа. Өнөөдрийн бит хоёрын гол сэдэв болохоор fear буюу айдас. Айдас, түгшүүр, trauma. Тэр бит хоёрын сэдвүүд болохоор ер нь хүн болгон тийштэй гэж боддог болохоор тэр тиймэрхүү сэдв сонгож авдаг тий. Хүн болгонд ер нь байдаг адилхан юмнууд ер нь тийм сонгож авдаг байгаа. Тийм. Айдас, түгшүүр эдгээр бол хоорондоо тэгээ нэг уялдаатай явцдаг болохоор өнөөдрийн сэдвийг би ингэж сонгосон байгаа. За тэгээд сэдвээ эхлэхдээ эхний асуултанд орох уу? За хамгийн ихний асуулт бол угаасаа айц гэж юу вэ? Чиний хувьд айц гэж юу вэ? Миний болоо заяа айц болохоор надаа ингэж бодогдож байна заяа. Надаа ингэ цаанаас өгж байгаа дохио юм болов? Би энэс айгаад байгаа болохоор хийхгүй шүү дээ. Тийм болохоор ингэ тэр хийж байгаа зүйл маань муу зүйлч байж болно. Хэрвээ муу зүйл хэлсэн бол би ингэ тэр айц гэдэг дохионоос болоод хийх болсон болохоор ингэ болж байна. Нэг тиймэрхүү дохио айц гэдэг бол дохио. Миний хувьд би тэгж бодож байна. Ингээ манай хичээл дээр ингээд үтсэн байхгүй юу? Айц гэдгийн талаар. Хэрвээ та нар санаж байгаа бол энэ хүн сэтгэл судлаар сурдаг байгаа.
Тэгээ би яг нэг сая ярьж чадах нөгөө үедээ ярих гээд үз ингээд айцыг болохоор ингээ өвчин гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг нь болохоор фоби гэж нэрлэдэг юм байна. Тэр нь болохоор юунаас ингээд үүсдэг вэ гэхэд тодорхой нэгэн зүйл заяа амьтан эсвэл нөхцөл байдлаас үүдээд тэр нь ингээ айц буюу өвчин болоод фоби гэж нэрлэдэг юм байна. Энэ фоби нь болохоор бас 3 төрөлтэй байд юм байна. Эндээ болохоор нөгөө ингээ англигдсан ингээд өндрөө сайх майх бут нөгөө нөхцөл байдлаас гэдэг дээр ингээ хуваагдчих байгаа юм зөө. Би ингээ эдрийг яриа гэж утсан. Тэгээд болохоор энэ болохоор яаж ингээд үүсдэг вэ гэхээр штэ. Ингээд дээр одоо ингээ тодорхой зүйл амтан ингээд тим юмнуудаас айдаг гэж байгаа штэ ингээ 3 төрлөөс тэр их айц нь ингээ 6 сараас дээш үргэлжлүүл фоби болд юм байна гэж ойлгосон. Тэгээ анагаах ухааны хэлээр бол 6 сараас дээшээ айц төгшүүр мэдрэх юм бол энэ нь фобиа болж хувирдаг гэдэг юм байна. Монголоор фоби, англиар фобиа гэдэг юм байна. Тэгээ айц нь төрөлхийх биш гинэ. Үүсдэг юм байна. Үүсдэг. Өөрөө үүсгдэг. Генер дамжина гэж бид юм болов уу? Үгүй. Тийм үү. Өөрөө үүсгдэг. Тий, өөрөө үүсгдэг. Тэгээ миний болохоор бодсноор болохоор айц гэдэг нь зүгээр миний тархинд байгаа хий хоосон тийм мэдрэмж юм болоо гэж бодсон байхгүй юу? Одоо юм тийм шүү дээ. Дөнгөж төрсэн хүүхэд байгаа зү дээ. Тэд нар ч ингээ юу ч мэдэхгүй шүү дээ. Дөнгөж төрсэн бодохоор. Тэгээ ингээд дөнгөж төрсэн хүүхдэд дээ шүү дээ. Аалз байлаа гэж бодъё зүй. Аалзыг харлаад айдаг байхгүй юу хиндэ. Тэгэд ойр орчинд нь байгаа хүмүүсээс тэрнээс айгаад байгаа болохоор тэр нь ингээд өөрт нь нөлөөлөөд айц бий болгож байгаа. Ингэж үүсгэж байгаа. Би тий. Бас сонирхолтой. Бас ив. Тийм ээ тий. Би ихтэй багтаа ялаагч ингээ хүмүүс айдгүй штэ. Ялаанаас айдаг хүн баг байдгүй штэ. Бараг байдгүй хаа. Би ялаанаас айгаад заяа. Гэтэ манай дүү бас ялаанаас айдаг байсан. Би ингээд ялааг ингээ алчаад байж. Йоо чи ямар тэнэг хэрцгий уйлдаг байсан хөрхий. Чи тэгж ойлгож ирсэн юм уу? Тий, би тэгж ойлгож ирсэн. Гэтэ ер нь ялаанаас ингээд бултаад ер нь айгаад. Энд нөө бас эвгүй штэ. Тэр чинь анх удаа харж байгаа. Өөрт нь ингээ жоохон эвгүй санагдсан юмнаас хүн байна штэ. Би бол анх ялаанаас амар айдаг байсан заяа. Бүр ингээд уйлаад гатаа гарч чадахгүй тийм хүүхдэд үс айгүй санаа. Харин тий ялаанаас нэрээ айдаг хүмүүс байдаг байх. Гэтэ нэх олон биш баг. Ялаалаад алаад хайчдаг. Тийм. Айц гэдэг бол ер нь зүгээр хий хоос юм. Хөө өөрөө зүгээр сэтгэлээсээ юу мэдэрч байгаа тэрнээсээ л зөвхөн гэж чадчээ гэдэг юм. Зүгээр л айж байгаа л үйл явц. Өөрөө зүгээр хий болгож гарч ирж бодож байгаа. Өөрийнх нь мэдрэмжил гэсэн үг. Тэрнээс бол бодит юм бол биш. Тийм. Миний хувьд бол айц гэдэг тийм юм гэж бодсон. Ерөө айц гэдэг тодорхойлт ийм юм байна. Тийм. Тэгээд айц дээр бас заяа ингээ хоёр төрлөөр хуваад юм байна. Энгийн айц буюу хяналтгүй айц гэж байдаг гинэ. Энгийн айц гэдэг нь жишээлбэл одоо шуурхтай үед онгоцоор нисгээс айх гинэ. Энийг бол энгийн айц штэ байнга ингээ нисгүй. Ингээ шуурхтай үед зүгээр онгоцоор нисгээс айж байгаа штэ. Өгчхүү гэсэн айц шүү. Тэгээ хяналтгүй айц гэдэг нь болохоор энэ нь даамжраад ямар ч тохиолдолд онгоцоор нисгээс айх. Зүгээр л онгоцоор нисгээс айх. Ямар ч тохиолдолд. Тийм. Бүр ингээ зүгээр л гоё нартай байсан ч яасан ч онгоцоор нисгээс л айх. Зүгээр суух ямар сони. Тийм. Энэ нь бүр хяналтгүй айц гэж аахгүй юу. Өөр нэг жишээ явах юм бол заяа. Аимшигтай хурцоёотой тийм ууртай нохооноос айх гэж аахгүй юу. Хүн нохооноос зүгээр айдэн штэ. Харчаад тэгээ хяналтгүй айц нь болохоор суул нохоо цэцэрлэг хүрээлэнгээр явж иж магадгүй гэд өөрөө дотроо бодоод маршрутаа өөрчлөв. Тийм ээ. Нохоо байхгүй хахад тэрийг бодоод энэ нь болохоор хяналтгүй айц гэдэг юм заяа. Тэгээд гинцэн шарах зүүн хараад эвгүй мэдрэмж төрөх гэж аахгүй юу. Ингээ жоохон цусмас жоохон харахаар ингээ айддаг штэ. Эвгүй мэдрэмж төрөх. Эхнийх нь хүн болгонд л айдаг байдаг айц юм тий. Тэгээ хяналтгүй айц нь болохоор зүү тариураас айдаг тул эмнэлэг орох шаардлагатай үед эмчилгээ хийхээс татгалзана. Тэгэхээр одоо ингээ өвдсөн ч гэсэн эмчилгээ хийхгүйгээд тэр ингээ бүр хяналтгүй болчихсон гэсэн үг. Шүдний эмнэлэг орохоос бас айдаг хүмүүс байдаг та. Тэр шиг юм шүү тий. Гэтэ тэр бол бүр тийм бараг л тэгэл бараг тэдэр л тийм хяналтгүй болох юм бол огт орохгүй л гэсэн үг. Хяналтгүй гэдэг яа наа чирээ өвчин л болсон юм байна тий. Энгийн нь болохоор зүгээр айдас мэдэрч байгаа айдас. Хяналтгүй гэдэг нь бүр фобиа болцоо л гэсэн үг. Тийм ээ тий. Тэгээ хүн айдас мэдрэхээрээ бие организм нь тэмц эсвэл зүгтгсэн хариу урвал үзүүлж идэг гинэ. Тэгээд энэ хариулт нь ингээд
заримд нь амьдралын төлөө тэмцэх гэж ингээд тус болдог гэж байгаа байхгүй юу? Харин зарим нь болохоор зүхт гэсэн тохио өгдөг. Гэтэ удаан хугацаанд ингээд айдас дунд байж байгаа нь тэр фобиа буюу трама үүсгдэг гэж байгаа байхгүй юу? Трама гэдэг нь сэтгэлийн гэмтэл гэсэн үг. Тэгээ тэр нь бүр сулгаагаар нотлогдсон. Ингээ удаан айдастай яваад тэр нь дамжраад трама, фобиа үүсгэсэн байна гэсэн үг. Чи ер нь тэгэл готрал болол. Тэгээ эдгээр чи хоорондоо амар холбоотой. Гэтэ энэ бүх юмыг хүн өөрөө л яаж байгаа төсөөлж бодож өөрөөсөө гаргаж байгаа юм. Өөрөө л тэрийгэ бүтээх. Өөрөөсөө айхаадсэн юм шиг баг. Яа. Би бодлоосоо айж байна. Би өөрөөсөө айж байна. Айц гэдэг бол нэг тиймэрхүү л гэж тодорхойлолтын дунд орж байгаа гэж амнаас ч унчлаа би тэр өөрөөсөө ч тийм бодлоо. Тийм. За тэгээд дараагийн асуулт болохоор манай үеийнхэн буюу одоо битэрт Gen-Z-д орж байгаа. Тэг юунаас их айдаг вэ? Айдаг гэж боддог вэ? Миний бодлоор манай үеийнхэн одоо ингээд манай нэг жишээлбэл заяа. Манай нэг найз iPhone 17 авсан байна. Би яагаад тэрийг авахгүй байгаа? Би ч тэрийг авнаа гэд бусдаас энэ надаас айдсан болов гэж бодож байна. Одоо ер нь жоохон материалгүй болцсон гэж байна. Тийм дээ. Ер нь хүн болгоно л тийм байдаг шүү дээ. Тийм. Тэгэл нэг юм хараад яа энэ одоо ийм юм үүссэн багт би ч гэсэн ийм юм үүснэ гэж аваад. Ер нь ихэнх хүмүүс тийм гэж бодож байна. Тийм. Жоохон материалгүй болцсон. Тийм юмнаас айд юм болов. Ялангуяа одоо ингэ нөгөө их сургууль дээр ороод iPad дээр бас нэлээ юм болд нь штэ. Би бас анх юу яриад та би iPad гоо гэж юу байсан гэл анх бол яг тэгжсэн. Би бас ингэж байсан төв 10 жилдээ нэг 2 сургууль сурч ирсэн байхгүй юу? Тэр өөр нэлээд баяа л хөвгдөд сурдаг заяа. Бүгдээрээ тэр үед чинь зааж ямар утас гарсан 12 гарсан байлуу. Бүгд 12 барьдаг заяа. Би тэгсэн чи 7 барьдаг заяа. Йоо. Тэгээд бүр харж ёо. Манай ангийнх ингээ бүгдээрээ ингээд ийм юм барьж ийн. Би ч энийг барьмаар ингээд уйлчиж авахулчихсан. Тэгэхээр одоо тэр үед тийм айдтайсэн болов. Тийм тэр нэг бодлын айд штэ төвшөөштэй гэдэг. Би ингээ ганцаараа ингээд татаад байна ингээд. Тийм. Бас дутуугийн комплекс болж магадгүй энэ удаа үргэлжлэх тий. Би ихтэй ер нь жоохон уцсны тал дээр ерөөсөө шунталдаг гэдэлээ. Үгүй би болохоор багтаа тэгдэг байсан байхгүй. Одоо болохоор тэгээд одоо тоохгүй би баг эсрэгээрээ iPhone 7 барьмаар. Одоо үс тэр баг тэрлэг үе яа тааш тий. Миний хувьд бол жоохон тиймэрхүү юмнаас жоохон юу хол. Ингээ нөгөө хүний өмс зүүсэн юм. Хүний барьж хэрэлж байгаа юмнаас жоохон нэх яагаад гэдэг. Нөлөө авч яагаад. Үнэхээр тийм ээ. Одоо тэгтээ өөрөө бүх юм олоод ирсэн чи жоохон нэрэлээд байгаа юм болоо. Би багтаа надад тэрийг аваад үг энийг аваад үг. Яг жоохон гомдолжсэн би ихтэй хизээч хэлж байгаагүй. Тийм. Зүгээр л тэгээд байгаа байдалтайгаа дасан цогцоод амьдраад болоод идэг байсан. Тэгээ одоо ч гэсэн болгоод явж байгаа. Тийм идэг байсан. Миний бодлоор манай үеийнхэн одоо бүтлгүүтгэс жоохон амар айдаг болсон болов. Юм хийж бүтлгүүтгэс. Тийм. Одоо тэрийг хийжүүл за ингэж юм энийг хийгээд яах вэ? Ерөөсөө overthink дахин overthink зүгээр ургуулсан бодоод байна. Тийм. Нэрээ тэнтэй ёо. За энийг угнаа хийчмээр байдаг гэхнээ айдсаасаа болоод тэрийг хийж чадахгүй. Тийм. Бүтлгүүтэл гэдэг бол миний хувьд бол бас амар том юм л да. Гэтэ бүтлгүүдэх юм чухал хаа тий. Үзүүл тэрийг. Ер нь тэгээд ер нь нэлээд олон хүний ярихыг сонссон подкаст янз янзын ном ч юм уушаад хүн бүтлгүүдж юм сурна. Бүтлгүүдэл гэдэг бол зөвхөн 100% experience буюу туршлага. Бүтлгүүдэл гэдэг бол 100% туршлага. Зүгээр чи энэ юм хийснээр ийм сурж байгаа. Ингээд туршлага хөрөмтлүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Миний хувьд бол тийм манай үеийнхэн жоохон бүтлгүүдгээс амар байдаг. Бүх юмыг амар perfection зан нь бүр амар болсон. Бүх юмыг тултал нь бүр ингээд perfect хийх хэрэгтэй. Тэгэж чадахгүй бол тэрийг хийхгүй. Тийм. Би бас сайхан нэг тест өгсөн байхгүй юу? Стрессийн тест өгөөд. Тэгсэн чинь миний хэр их нөгөө perfection зан чинь хэр өндөр гарч ирснийг харсан байхгүй юу? Юмыг ингээд төгсөрч жоохон хийх гээд байдаг зантай юм уу гээд. Минийх бараг 90 гарсан заяа. Oh my god. Тим хүн яадаг вэ гэд нөгөө сэтгэл зүйчээс асуусан чинь юмыг ингээд төгс хийх гээд байдаг хүн нэг бол төгсгийн нэг бол огт хийхгүй. Ингээ хоёр туйлтай гэж байхгүй юу? Дунд нь ерөөсөө хийхгүй. Одоо ингээ гайгүй сайн хийчлээ гэж байгаа шүү дээ. Гайгүй гэдэг үг биш. Ок хийцэн гэдэг л үг сонсгоод байгаа байхгүй юу?
Ерөөсөө нэг бол тултал нь хийн, нэг бол бүр огт хийхгүй. Тэгээ зарим хүмүүс амар хурцлдаг заяа. Одоо манай багш бол амар хурцлдаг байхгүй юу? Та нар ингээ хийсэн бол хийсэн шиг хийгээд штэ. Яг тэр дунд ингээ жоохон дээр доор ингээ үнэлж байгаа хүмүүс байгаа штэ. Гэтэ би болохоор тэрийг сонсчоод уг нь гадаадд сураад байгаа штэ. Би жоохон ингээ дутуу хийж болно. Хаяад хийж бодож байгаа. Тийм. Тэнгүүд би бүр би ингээ бүр төгсөх ёстой гэд бүр зүтгэждэг заяа. Тэгээ жоохон үгүй дээ биш дээ гэд бодчих юм аа шууд ингээ хамгийн доошонд орчдөг. Тэр бол миний хамгийн ер нь муухай зан гэж бодсон. Тэгээ ер нь бол бас маш том айц гэж бодсон. Би нэг төсвөрлөн хийж чадахгүй. Oh my god. Тийм. Надад бол надад чинь тийм бас том байдгүй юм байна. Тийм үү. Манай үеийн гэхдээ нэг том биш. Яг наад хэмжээнд чинь том бол биш юм байна. Манай мэржлийн хүмүүсийн бас ихэнхээс нь анзаарэгддэг заяа. Амир ичтэй юм шиг санагдсан. Одоо нэг бүтлгүүдл гэж ирсэн шүү дээ сая. Тэр чинь юу ичих. Тийм, тэрнийхээ дагуу ичж ийна л гэсэн үг заяа. Хийхээс айгаад шүү дээ. Тэр л хийхээс айж ийн эцнээсээ болоод хийхгүй. Тэгээ хийхгүйгээсээ болоод бүтлгүүдээд. Тэгээд айж ийна гэсэн үг. Ингээ хиймээр байдаг чадахгүй эсвэл зүгээр чадахгүй гэсэн бодлоосоо болоод айцаасаа болоод бүтлгүүж байгаа. Тэгээд ер нь айгүй хэцүү. Эсвэл хийцэн өөрөө үнэлж чадахгүй би ингээ бүтлгүүчлээ. Гэт бас тэр нэлээд л тийм том айц болоод байгаа гэж ойлгосон. Тийм миний хувьд бол тийм байна. Манай үеийнхэн ер нь иймэрхүү зүйлээс. Бас ганцаардлаас айдгүй гэсэн байна. Манай үеийнхэн айдаг баха. Айдаг тийм. Чи айдаг юм. Манай үеийнхэн ч одоо бүр улам л ганцаараа байх гэдэг болсон юм шүү үгүй юу? Тэр нь айц биш юм уу? Өөрийгөө ганцаараа дарах нь үгүй юу? Тэр нь баг хүч нь болоод байгаа юм шүү. Ганцаараа байх нь уу? Миний хувьд бол тийм. Чиний хувьд ямар вэ? Ганцаар. Би бол ганцаараа байх, ганцаардл хоёр арай өөр шүү дээ. Ганцаардлыг юу гэж байна? Би бол чадахгүй байх ганцаардл. Мэдэрч байгаа. Миний хувьд бол тэгвэл би бүр хүмүүстэй уулзаад ингэж хийж арай амьд юм шиг байгаа болов. Яг ганцаардл дунд орчвол нэг тийм амьд харилцаа үүсэж тэгээд дээрээс нь тэрнээсээ гарч чадахгүй байх би. Нэг орчвол. Тэгээл л жинхэнэ уйлж юм. Ганцаардын өвчин л сэтгэл готрол орох байх. Тийм тий. Тэгээ тэрийг байлгахгүй тулд найзуудтай уулзаад ингээ юуцсан газаардахгүй. Миний хувьд ганцаардлоо. Би чинь баг тэр айцад авах юм шүү. Тийм болоо. Ганцаардл. Надтай юу айгүй ойр сэдв баха. Ганцаардлоо. Тийм. Би зүгээр тастан бах. Ганцаараа байгаад ганцаарцаараа тастан баха. Тэгээ хаяа зүгээр ингээ жоохон өөрийгөө нээгээд ярьдаг ч гэсэндээ ихэнхдээ бол ганцаар байдаг. Ер нь байнгын. Тэгээд тийж ганцаар байхдаа хүмүүстэй уцаар ярьдаг үстэй үгүй юм уу? Ярих үе байна. Ганцаарцсан үедээ заяа. За. Хүн хайгаас илүү тэр үедээ уйлаад ямар нэг сэтгэл зүг ингээд ямар ч гэсэн гадагшуулан заяа уйлж муулаад. Гэтэ ер нь хүнтэй ярихаас илүү жоохон эхлээд өөртөө ганцаар чи гуниг болчих жоом уу? Тэгвэл гунигтай үедээ ганцаар л нь штэ. Юу хүмүүс хайдаг. Гэтэ ихэнхдээ бол одоо ер нь жоохон ганцаараа туулж давахыг хичээгээд байгаа шүү дээ. Гэтэ энэ айгүй хэцүү сэдв байна. Ганцаардлаа гэдэг бол. Ганцаардхаас гэтэ манай үеийн айдан болоо. Юу гэж бодож байна? Би арай айдаг болохоор бол яагаад байгаа юм шүү. Тийшээ орохгүй хүмүүстэй уулзаад байгаа юм шүү. Тэгээд олон ер нь хүрээлэлтэй болоод хоорондоо тийм ээ тийм бас. Миний хүрээл нөгөө нэг том биш болохоор миний хүрээл ер нь хэрэг юм чи байна өөр. Нөгөө мэдээ байна. Тэгээ өөр. Мэдхгүй. Тэгээ өөр байдгүй надад ч гэсэн уулзвал тэгээд бас 3 хүн байна шүү. Чи байна тэгээ нөгөө хоёр. Нөгөө хоёр нэ. Одоо нэрийг хэлэх юм уу? За. Нэр өөр байхгүй. Тэгэхээр бас нөгөө хоёроо. Нэг нэмэгдээ 3. Энийг бодож чи. За ямар ч байсан нэг иймэрхүү. Ганцаардл гэдэг гэдэг айгүй хүн сэдв юм байна. Тийм ээ. Энийг бараг ганцаараа байх ганцаардл хоёрыг жоохон ялгаж салгаж чадахгүй байх шүү. Харин тийм. Ганцаардл хоёр бас өөр юм байна. Энийг бараг нэг сэдв болгочих юм шүү. Тийм ээ.
Эний талаар жоохон судалж байгаа дээрмаар юм байна. Йоо сая би ингээ уцаа яг ингээ асуултаа харсан чи яг нөгөө дээж аваа гэдэг үлээ. Нөгөө болсон юм шиг болсон. Нөгөө болоогүй юм болсон юм шиг санагдах. Яг тэгж санагдлаа шүү дээ. Йоо You get deja vu. За дараагийн асуулт. Дараагийн асуулт нь болохоор айдас нас их тусам өөрчлөгддөг гэж боддгоо. Хүүхэд байхдаа айдаг байсан зүйл чи одоо өөр болсон уу? Аха. Өөр болсон. Би бол хүүхэд байхдаа за амтнаас айж болох юм. Тэгээд ганцаараа ханахууд байхаас айдаг байсан. Тэгсэн чинь одоо болохоор өөр үстэй. Тэр одоо бусдын хомо бусдаас хоцрохоос айж байна. Тэгээд за юу гэлээ? Тэгээд юуцсан бусдаас хоцрохоос айж байна. Нэг зөө өөрчлөлт. Одоо өмнө нь болохоор бодтой зүйлээс айдаг байсан юм. Бага ахта. Одоо болохоор хийсүр юмнаас айж байгаа юм. Тийм байна тий. Тэгээ энэ настай холбоотой. Тэгээ энэ настай холбоотой. Жохон бахтаа бол за тэгж юм хумыг ойлгож тэгж тунгаахаар бас нас биш байсан шүү дээ. Шууд байгаа юм. Шууд байгаа юмнасаа одоо болохоор арай эн чинь гэдэг чинь тэгээд ойлгох ухаантай болсон болохоор хийсүр юмнаас айж байгаа болов. Тийм дээ гэж бодож байна. Чиний бодлоор байц насыг тусам өөрчлөгддөг үү? Миний хувьд бол өөрчлөгдсөн л дөө. Бас зарим юм нь бол яг хэвээрэл байгаа. Би насыг тусам ер нь жоохон анх бол яг нэг амтнаас амар айдаг байсан заяа. Би багада угс амтнаас бол одоо л айдаг заяа. Гэтэ аягүй сонь би багада нэг зүүд амар зүүдлээсэн байхгүй юу? Тэр зүүдэн дотор юм маань ингээд жижигсээд томроод хит том болоод надаас бүр том болоод юу ч самаагүй. Хүнжил байна уу? Сандал байна уу? Ширээ байна уу? Тэснэ бүр жижигэн болчихно. Би эсвэл амар том болчихно. Тэгээ би тэр зүүдийг би ганцаараа зүүдэлдэг байх гэж бодод тэрнээс амар айдаг гэсэн. Яагаад юм бэ? Тэр нэг бол бас жоохон хийсвэр талтай байгаа шүү. Тэрийг би нэг юмнаас сонсч ирсэн юм байна. Тэр болохоор шүү дээ. Хүүхдийн болохоор тэр сэтгэлийн дарамт гэх юм уу юу? Тийм. Тэр нь үүсээ зүүдээр нэмжүүл. Бага насны трама тийм байдаг гэсэн. Тэгээ би сонсч ирсэн юм байна. Нэг юмнаас сонсч ирсэн байна. Би өмнө нэг ярьжсэн. Ахын тийм ээ. Би тэгээд энийг ганцаараа зүүдэлдэг байх гэж одоо найз залуудаа ярьжсэн баггүй юу? Тэгсэн чинь бас зүүдэлтэйсэн гээд. Тэгээд ээж нь тайлбарлаж өгсөн чинь ингээд нөгөө траманаас болдог гээд. Би бас яаж зүүдэлж. Би тэрийг ер нь жоохон өвдөж мөвтгөрөө ч юм уу яг тийм үед амар зүүдэлдэг байсан баггүй юу? Нөгөө ханаа дүрээ халуурж болоороо нөгөө халуурж захта балард гэдэг чинь хүн чинь. Тэгээ амар их зүүдлээс тэрнээс амар айдагсан. Одоо ерөөсөө тийм зүүдлэг болсон. Тийм. Гайгүй болчихсон. Том болсон соёж би л нэг зүүдлээгүй. Тийм. Аав ээж хажууд унтдаг байхад л араас нэг юм хөвгөл уйлал. Харин тийм. Амар уйлдаг байсан. Зүүдэнд уйлдаг байсан гэхээс сонир байгаа шүү. Харин тийм. Одоо уйлдаг юм болов? Хүн хажууд авахгүй болохоор мэдгүй юм да. Мэн хүн инээдэг болсон нэлээ одоо. Унтчих та зүгээр. Хамаг би ингээд хөдлөө инээгээд байдаг нэ. Яг тэрний маргааш нь би зөв уйлаад зүүдэлж идэг. Яа нэр гоё. Тамуулч гоё юм аа. Гэтэ миний ер нь насан туршдаа айж явдаг юм бол хүн алдахаас айдаг. Тэр ч уусаа амар л та тийм. Ийм айдсан. Өөр ямар айц байдаг гэсэн бол би нөгөө өмнөх дугаар дээр бага хата цэцэрлэгтэй хахад унтдаггүй байсан гэдгсэн шүү дээ. Имээ гарахаар л айгаа авчдаг. Аха. Тийм байхаас одоо болцсон заяа. Нөгөө ганцаараа байхаас л жоохон айдаг байсан юм шиг байна. Таньдаг хүмүүс маань нүдэнд харагдахгүй. Айгүй сон тэр айц яагаад үүсдэг мэдгүй заяа. Таньдаг хүмүүс маань нүдэнд харагдахгүй. Тэгээд хүн жоохон л чанга дуурчхаар амар яагаад өвлддөг байсан. Одоо тийм юмнаас амар ангижирсан баг. Одоо бол тийм юмнаас айхгүй. Тийм ээ. Нөгөө ганцаараа байгаа сурчхаар тэгж ам болов уу? Үгүй болов уу? Гүү хаа. Тэр үед яагаад амар сонь би одоо ерөөс тэрийг ойлгохгүй шүү дээ. Зүгээр унтаж жоохон байсан болохоор юм болов уу? Харин тийм. Ер нь наснаас л ер нь хамаард юм шүү. Тэгээ одоо бол болцсон. Гадуур бас ганц манцаараа явахаар амар айдаг гэсэн байхгүй юу? Сургууль муурлаа ганцаараа явах. Эсвэл ямар нэгэн байгууллага ер нь тийнейж настай л бол ер нь яваад хийж болохоор юмнууд байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэндээ ингээ хин нэгэн надтай явж ийж би тэрийг ингээ болох юм шиг санагдаад. Тэрийг нэрээ ганцаараа байж сурд юм байна. Би энэ дэрхээс өмнө ганцаараа хоол хийж чаддаг байсан байхгүй юу? Одоо тэгсэн чи зүгээр ганцаараа л хоол идчихин. Харин тийм бүх юм дотроо гэр дотроо биш. Нөгөө гадуур ганцаараа хоол хийж чаддаг байсан байхгүй юу?
би яана энийг хийчихвээ. Тэр удаа чи юу гэж хэлгээ гэж боддог байсан чинь одоо болохоор юу ч хамаагүй зүгээр л очиод л идэнэ. Тэр нөгөө дотроо бас айдтай. Тэр хүнд юу гэж хэлэх вэ? Яах вэ? Тэр чи бас ганцаар тэгэл одоо нөгөө сурчхаар ерөн. Тэгээ эн чинь бас нэрийн айдтайгаа нүр тулах юм тий. Тий. Нүр тулах уу айдтайгаа тасан зогцоод тэрийгээ цаашаа үргэлжлүүлж авч явах. Өөрөө тэрнээсээ зүгээр яаж байгаа юм шүү. Хийлэн гэж байгаа юм шүү. Айхаа болоо. Одоо эн чинь нэг хайгаад байгаа юм шүү дээ. Тэгээ саяны хэлсэн шиг зүгээр л хий. Зүгээр л хийдэл сурна. Гол нь айдсыг хүн төрөлх юм биш өөрөө үүсгдэг гэдэг. Айдс гэдэг бүр байхгүй болно гэж байхгүй. Гэтэ чиний дотроос гарч байгаа хий юм гэдгийг сайн санаад хийх хэрэгтэй. Гэтэ байхгүй болдог гэсэн. Тийм үү? Тий. Тэгээ огт юунаас чаяхгүй юу? Тий. Тэр огт юунаас чаяхгүй болчвол юу юм шүү нөө юу гэдэг вүлээ? Psycho. Тий, psychopath. Тий. Тэгэхээр бас тэр байхгүй. Тий. Миний унснаар бол огт юмнаас айхгүй байх гэж байдгүй гэдэг юм лээ. Psychopath гэсэндээ саяны хойлонхан үзсэн кино шиг ээжээсээ ч юм уу ямар нэг юмнаас айдастай болоод гэдэг баг. За дараагийн асуулт болохоор бүх зүйл байгаа зү хит сайн болоход айдас төржсэн үү гэнэ. Одоо амжилтаас өөрөө айжсэн үү? Айжсэн. Хит сайн явж байгаа зү. Тэрнийхээ дараа би юу хийх ёстой юм бол гэж бодоод тэрнээсээ яах юм болов? Ингээ сайн болчдоо гэхдээ энэний араас юу хийх ёстой юм болов? Үгүй би миний хувьд бол одоо ингээд амар гоё happy юм зөө. Би ингээ найз залуутай байна, ажилтай байна. Ингээд мөнгөтэй байна. Ингээ бүх юм болж гин. Гэтэ нийл өдөр ингээд би салчвал яах вэ? Би ингээ ажилгүй болчихвол яах вэ? Гэт айх. Миний бодлоор яг тэгж ойлголоо л тоо. Тийм. Би бол айдаг. Яг Монголд иж яах нэг тийм балаа өгнүүд байдаг та. Уйл хөхтэй башнагуур дурдраасаа мэлцсэн гэдэг. Би бас яг тэрийг амар боддог хгүй юу? Нөгөө сайнтай муутай ээлжилдэг гэдэг шиг. Сайн болох юм бол бас муу юм нь болно. Тэгээ би бас одоо амар инээчих юм бол дараа нь уйл нэг тийм хогийн бодол ингэ яваал гэдэг хгүй юу? Тэр бол яг айдтай холбоотой байна. Тийм өгнүүдийг ингээ нөгөө багасаа сонссон. Тэгээ тэр нь өөрөө ингээ жоох итгээд яваад байдаг болохоор юу н амжилтанд хүрчээд амжилтанд одоо амжилт гэх юм цааш юм те зүгээр бүх юм гайгүй сайн яваад хад бол айдаг. Бас битүүгээ айдтай байдаг. Тийм ээ тий. Чи бол зүгээр цаашдаа юу хөө гэдгийг л бодсон биз дээ. Энэ сайн айц бол биш үстэй. Энэ сайн болчлоо. Энийг дагаад хариуцлага ирж байгаа юм болно. Тийм болохоор энэ гэхдээ нэг айц биш юм байна. Зүгээр болондоо л гэж боддог тий. Болондоо болгондоо. Би бас одоо зүгээр болгондоо л гэж боддог болсон. Эрээс зүгээр болох юм бол дөрөө болно. Одоо ер нь жоохон тийм болчиход байгаа. Өмнө нь бол айдгүйсэн. Би явж сурах юм уу? Ганцаараа юу яаж? Ийж аа. Эсвэл ингээд наач айдсан. Тийм. Эсвэл ингээд сурахад бол бүр амар айдсан заа. Зүгээр ингээд солон сурах штий. What би одоо ингээд маргааш яваал сурчих юм уу? Ингээл одоо ингээд сураад эхэлж байгаа юм уу? Амар айдгүйсэн байна. Багш маань надаас юм асууд би хариулж чадахгүй яах вэ гэл. Яа, миний тарих бол энэ задрахаараа задарсан. Их юм бодож хяналтаг тийм толгой. Өөр хүүхдүүд яадаг бол бас хүмүүс яадаг бол ажил нүрээс айд юм бол. Та нар айдгүй бол бичээрэй. За, тэгвэл дараагийнхаа асуултанд шилжье. Сошиалоос шинэ төрлийн айдас бий бол Сошиал медиа айдас бий болгодог гэнэ. Үнэ. Саяны нөгөө хоцорч үлдгээс айх гэдэрэг гэсэн шүү дээ. Тийм. Тэгээд энэ дээр болохоор нөгөө утсаар ярихаас айдаг болсон юм болов? Ер нь манай үеийнхэн бүгдээр шүү. Тийм. Одоо ингээ ямар нэгэн дуудлага авахаас ч юм уу, дуудлага авах нь цааш одоо ямар нэгэн газар руу холбогдоод одоо сайн мэн үү ингээл хүмүүнтэй ямарэ шүү дээ. Тэхээс амар айдаг болсон юм болов? Энэ дээр нэг жишээ авч ярахад бол анх би нөгөө захиалгын хоол
Солонгос дахиад жижигсэн байхгүй юу? Тэр үед заа юу одоогоос нэг 6 жилийн өмнө гэсэн үг юм байна. Бисээ насаа хэлсэн баг. Үгүй хэлсэн. 6 жилийн өмнө. Одоогоос 6 жилийн өмнө Солонгос дотоо хоол захиалж идгэдсэн чинь тэр үед яг дандаа зүгээр залгаж захиалдаг тийм юмнууд байдаг байхгүй юу гэдэг аппликейшн тэр үед бас байгаагүй хаа. Тэрнээс хойш нэг 2 жилийн дараа гарсан баг. Байсан ч гэж магадгүй нэг их ашигладаггүйсэн. Тэгээ нейврээс бас хүмүүс хоол захиалгахдаа бас залгадаг байсан байхгүй юу? Дандаа залгаад захиалгаа өгөөд тэгээд хаягаа хэлээд тэтгүүлсэн байхгүй юу? Тэгэл би ингээд дуудах хүртэл нь яа битээ аваасаа гэж бодвол тэгэл уцаа авчих юм бол яаж хийж байгаа л ярин заяа. Амар айдаг байсан юм. Ингээд дотор түгшээд яа хүнтэй ярих чи ийм тэнэг үлээ гэл. Тэгээд одоо болохоор бага аппликейшн гарсан. Купон педараминдүү хүнтэй ярих шаардлагагүй. Тэгээ ямар ч ярих шаардлагагүй зүгээр авах шаардлагагүй. Тэгвэл гэрижин гадаа үлдээг явчихна. Тэгээд гэрижин гадаа хаалга чинь нүдхүү гэдэг юм нүдгүү гэдэг төрхөн дээр нь тавилтаа. Зүгээр л уцаарж байгаа л өөртөө маань гэл аваад одоо юм би болоод байгаа болохоор энэ айц болоод байгаа. Би бол энэ айцтай багадаа бол байхгүйсэн шүү дээ. Нүүр төлөхөөс өөр аргагүй. Уцаар ярихаас өөр аргагүй. Тийм болохоор өөс зүг зүгээр байсан юм. Одоо тийм болчиход байгаа юм. Үүсчихэд байгаа юм надад бас. Тэгэхээр бас байхгүй байжгаад бас байж байгаад байхгүй болохоор тэр нь бас айц үүсгээд байгаа. Байсан бол нүүр тулаад жижил айцаад авна гэдэг шиг. Тэг Монгол ч гэсэндээ бас аппликейшн дээр гарсан гэсэндээ би аппликейшн дээр байсан үед нь байгаагүй болохоор одоо Монголын үг нэлээд удсан байна. Тийм бидний Монголд бид хоёрын Монголд байхад л тийм аппликейшн байгаагүй. Тийм би бол пицца руу залгаж захиалга өгдөг байсан. Нэр захиалга бараг гэхдээ Монгол дахтал бараг захиалгын хоол мол ерөөсөө өгж өгөөсөн шүү дээ. Тийм. Дөрөв залгаж байна. Мистер пизза байна, пизза хат байна. Тиймэрхүү л тэгэл дандаа яриа штэ. Энийг авъя, тэрийг авъя, хаяга тэр. 75. Тэгээ дээрэс нь хаалга онгоолгоо тэр хүнтэй харьцаад бас мөнгө төгрөөж авъя штэ. Энд чинь бол шууд ингээл банкнаас төлөв. Гол нь ерөөсөө хүнтэй харьцах шаардлагагүй юм. Одоо ч гэсэн токи эдэргээ гарцсан гэдэг. Одоо тэгсэн чинь Монгол тийм гарцсан болохоор бас энэ айц бас манай үеийнхд үүсч магадгүй. Тийм. Хүнтэй ярих айц нь үүсч магадгүй. Манайд бол туулаад гарцсан болохоор сарайгаагүй. Гэтэ бас эвгүй. Би ихтэй нөгөө сургуулаас багш магш залхаарж байгаа ягаад гэдэг чинь. Нуцаар яриад буруу арчвал явах вэ. Тэгээ дээрэс нь ганц уцаар ярих биш юм байна бас. Би ингээ нөгөө солонгослоор ярихаар бас айгаад юм байна. Юу гэж ойлголцоо яах вэ? Буруу ирчүүл яах вэ гэд. Бас тэрэндээ байдаг баха. Тийм. Ер нь миний хувьд бол айц бүх юм дээр идэм байна. Бас нэг хамаатны хүн залгаад ярьлаа гэж бодоход энэ хүн надаас юу асуух гэж байгаа юм бэ? Юу ярих хэрэгтэй юм бол гэж бас тэгэж бодоод бас за авах уу. Зүгээр чатлчих юм дээр ягаад залгаад байгаа юм бол гэж салгана. Тийм. Ер нь л салгад юм байна. Танихгүй дугаар бас авахгүй. Ерөө. Би энэ дээрээ бараг уцааж ирсэн юм байна. Манай жинзигийнхээ ер нь хамгийн том юу айц л болсон юм шүү баг. Бүх юмнаас энэ гол нь сошиал гэдэг хит их орсноос болж байгаа. Хит их утасны хамаарал. Нөгөө саяны миний бас нөгөө бичлэгний хамгийн их нэрсэн шиг допамины хязгаарлалт хийх хэрэгтэй. Ингээ TikTok богино хэмжээний бичлэгүүд нь хүнд гинт маш их допамин ялгаруулдаг гэж байгаа юм. Ажиглалын гормон ялгаруулад тэгээ тэрийгэ үзэхэ болчингууд тэр хэмжээнээсээ илүү их соргодог гэж байгаа юм. Тэгэхээр хүний тарих юу айгу доололт орцсон. Би тэгж бодоод юу аваа Instagram TikTok-тоо ингээд лимит тавьбаа. За хамгийн бага гэдэг чи 2 цаг гэсэн чинь тэр нь амар хурдан дуусчих юм. 2 цагт өгнө. Тэгээ 2 цаг нийлээ 4 цаг байгаа шүү дээ. Тэгэхэд тэр хоёр талд амьдралынхаа 4 цагийг зарчуулж гин гэдэг одоо. Тэр нь тэгээ бүр юу ч болохгүй. Хангалтгүй. Тэгснэ нэмээд харин тийх баха. Яна би маргааш чаленж эхлүүлж чадхаа. Яа screen time-аа тав хууль хараад тооцсны хэр байгаа юм бол. Тийм ээ тий бас. Би сургууль дээр хахад ингээд маргааш хийж явах хичээлтэй. Тэгээд 4 цаг ордог байхгүй юу? Аюу хэцүү ингээд байнгын найзтайгаа яриад байх хэцүү. Нөгөө хүн чинь таньдаг хүнтэй цаанаа өөр хүнтэй ярина. Би яаж яах таньдаг хүн байхгүй ганцаараа яа. Өдөрт хэдэн цаг гэж юм тийм. Total screen time нөө. 7 цаг 58 минут.
Өө минийх 8 цаг 20 минут гинэ. Хамгийн их нь юу вэ? Хамгийн их нь YouTube 3 цаг гинэ. миний 2 цаг 30 минут. Instagram хэдэн цаг вэ? цаг 20 минут. Instagram бас 3 цаг гинэ. Oh my god. Би одоо яаж зарцсан амьдралтай юм бэ? Яа. Амар. Минийх Instagram, TikTok, Messenger хамгийн дээр идэв юм байна. Одоо бид нар уцгүй болттой хаашаач явж чадахгүй шүү дээ. Ерөн сошиал их хэрэглээ бол харин тийм. Энэ бүхний үндэс юм да ерөн. Ямар ч би хамгийн ихний Instagram, YouTube-ээр бол яг би айгүйх юм үздэг, сонсдог. Дуу бас их сонсдог. Нөгөө гэр мөрөө зөвлөж байхдаа подкаст сонсоод хаяа SoundCloud-аар болтын ихтэй iPad-аараа сонсгоор болчих юм бол YouTube-ээс сонсдог байхгүй юу? Тэгээд Instagram уг нэг хортгүй шүү дээ. Би ч юм уу. Нэг хорд. Би актив өдр болгоцсон шүү дээ. Өөрөө. Орой зүгээр хайлт орохороо хэдэр reels явуулж байгаа л TikTok авчихдаг. TikTok л хот юм уу? Би нэр Instagram нэг цагаар зарцуулсан болсон. Сүүлд нэг нэвтрүүлэг үзээд байгаа. Тэрний спойлер бас олж TikTok орох байсан баа. Би бол TikTok-ийн үнэнч фэн. Би галзуур энэ reels дээр галзуурч байгаа шүү байна. Би уг наах амар их reels явуулдаг гэсэн энэ үнлөө. Чи одоо байрн солигдсон. Над руу амар их явуулдаг болсон. Би яж нөөтөнд амар үнэн хариулдаг. Яг нэг ингээд модельтэй. Би үзэхгүй. Яж ёо энэ юм бол үдцэн гэл шууд гараал үдцэн гэл. Юунд идэм бэ? За нэг иймэрхүү. Энэ сошиал медиа айц болов уусаа. Энэ сошиал медиа бол айц өгч байгаа. Төгсөөрч байх болно гэж найдаж байна. Найд ёо what the fuck. Найдаж гин гинэ бодож гин. Хэцүү шүү нэрээ. Би бичгээс илүү ярих уу? Юу вэ? Алийг илүү үздэг вэ? Бичгээс бичгүй ярих уу? Энийг сонгох юу? Уус бичгэлээ. Би хай таних хүнтэй бол шууд ярих. Танихгүй хүнтэй бол баг биччихгүй дээ. Бичгэл би бол бичгэл юм байна. Ярих. Юу ярих юм? Танихгүй. Окей. Би гэтээ бас дөнгөж танилцж байгаа одоо нөгөө анх хүнтэй танилцсан байлсэн шүү дээ. Тэгээд бичиж байгаад ер нь барыг ярьчт юм уу гэдээд байдаг шүү. Тийм үү. Тэгвэл ярих хайцсан юм шүү. Юугүй. Яриад нэг тэр гоон за чимээгүй болохоор ш. Амар нэг за зэрэг салгасан нэр юм байна. За бааштай. Тийм ээ. Бичгээр бас нилээн амар лайсан чиг санагдаад байдаг. Гэтэ яг нөгөө нь дөрүүл залах юм бол зайлаа. Би ярихад бэлэн гэсэн тохиолдолд ярина. Яарэ. Яарэ амар юм бэ? Нэг тиймэрхүү. За дараагийн асуулт. Зарим хүмүүс айцаа нуухын тулд өөртөө итгэлтэй мэд жүжиглдэг гэж боддог. Чи өөртөө тэгдэг үү? Би энэс айгаагүй. Гэтэ гүндээ л айж байгаа. Гэтэ тэрийг нуухын тулд өөртөө итгэлтэй юм шүү жүжиглдэг үү? Хүн болгоно л барыг тэгдэг. Хүн болгоно л тэгдэг. Чи зүгээр үү? Зүгээр штэ. Тэр чи баг өөрийгөө дотроос айцаа нуугаад байгаа юм шүү. Тийм ээ тий. Зүгээр. Чи чадах юм уу? Чадна уу? Би тэгчөө. Айж байгаа мөртлөө тэр хүндээ мэдэгдүүлэхгүй тул би аяа би тэгё. Би чадна би зүгээрээ гэж хэлдэг юм шүү. Би айж байгаа юм аа. Шууд хилчдэг айж юм. Тийм үү. Одоо жишээлбэл тоглоом дээр тоглоор боллоо. Би бол өндрөөс айдаг. Би ер нь Эверланд дээр яваад би багш нэг тоглоом дээр тоглоцдгоо дээ. Үнийг л айжин гэж бол хэлдэг. Тэгээ урд гарч ирэхаас амар айдаг. Зүгээр хамаг гиз бадлал. Чи тэрийг хэлдэг юм айжин гэдэг. Хэлдэг. Тийм үү. Гэмархан ёо. Хэлдэг гинэ. Зүгээр хэлчихвээ. Ямар хэцүү юм. Тэгээд нөгөө миний яаж хахад юу лээ хоолоо амтчихэд бүр мэдрэгдээд идэгхгүй бүр. Би өөрөө ярьж байгаад миний хоолой чичирж байгаа надад ингэ сонсогдоод идэг. Би тэгсэн ч гэсэн тэгээ хүмүүс өөрөө тэгж байгаа мөртлөө тэгж чадна гэж ярьдаг шүү. Хоолой чичиг. Яг багш магтаа л хэлэхгүй дээ. Тэгэл нөгөө хажуудаа сууж байгаа найзнаас таа. Яагаад гэх юм. За гэл нэрээ тулцсан юмыг зүгээр тэгэл хийж л таараа зүгээр л яа. Би хийж таараа юм дээр айгаад байгаа байхгүй юм. Бодохоор бас хийгээд байгаа байхгүй бас тулаад чам ш. Тэгснэ айгаад салглаад. Тэгээ ядчих хат нь гацаж мацаад ёо. Сайхан бас шалгалт болоод
урд гарч ихлгэл тавиад тэгсэн чинь би бүр гацаад үгээ мартаад айц байхгүй л бол ингээд тэрийг ингээд төгсгийч гээд байгаа байхгүй юу? Тэгээ зүгээр л өөрийнхөө нэг хийсвэр айц тэр хүн намайг яахчгүй штэ. Чи гацлаа гэд намайг яахчгүй л байхгүй юу? Тэгж яхад би гацчихгүй дээ гэж айгаал тэгэл гацж байгаа байхгүй. Гацхгүй штэ гээ айгаагүй байсан. Гацхгүй л байсан ба. Гацсан штэ гээ айцгаа. Би тэгээ гацчгүй л яах уу гэд болоогүй юм дээр айцсан. Тэгээ тэрийгээ өөрөө бий болгоод байгаа байхгүй юу? Тийм ээ те. Энэ дээр болох хүмүүс айцаанууд юм. Нуудагч хүн байд юм бэ, нухгүй хүн байд юм бэ. Янз янз л байд юм байна. Дараагийнх нь болохоор хэрвээ чи амьдралаасаа нэг айцыг өөр дарлах боломжтой бол аль айцаа арилгах вэ? Би байсан бол хүмүүс миний талаар юу гэж бодох бол гэсэн айцаас юм болов. Тэгвэл би бүх юм хийж чадах байхаа. Тийм шүү дээ. Одоо энэ илтгэлчээ ерөн бол хүмүүсийн өмнө гараа ярьж байгаа болохоор энэ хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн бодлоос болоод айж байгаа байхгүй юу? Чи өөрөө би болохоор зүгээр миний ярьсан юм буруу юу л яах вэ гэж. Харин тэр буруу болохоор хүмүүс юу гэж бодох вэ гэж бодхоос айж байгаа. Үгүй би өөртөө. Тийм үү? Би болохоор тэр буруу тэгээд буруу хэлчихээр энэ хүмүүс юу гэж бодох вэ гэсэн. Тэгээ ерөн угаас ямар ч юм дээр. Үгүй одоо миний ярьж байгаа юм бол зөв штэ. Зөв эсвэл буруу гэж болно. Гэтэ би зүгээр энийг төгс ингээд тэр хүнд ойлгуулмаар хахад би тэгж чадахгүй л яах вэ гэдэг айцсаар л байдаг. Урд гарч ярина гэдэг нь бол миний хувьд. Чиний хувьд болохоор нөгөө хүмүүс юу гэж бодох вэ? Тийм. Миний алдаа гэх юм уу? Ер нь тэгээд тэр байхгүйсэн бол бүхнийг хийнэ. Бүхнийг хийнэ. Тийм үү? Тий. Одоо хүнтэй явж шинээр танилцлаа гэж бодож гисэн. Тэгээ энэ хүн дургүй байж яана маа гэж бас. Тийм. Тийм болохоор ер нь л энэ хүмүүсийн бодол намайг юу гэж бод гэсэн бодлын арилгах юм бол би нэрээ. Одоо солонгосоор ч гэсэн гэж монгол хүмүүсээ хажууд ярьж чадахгүй. Тийм. Яа интернет бас юу гэж бодож байгаа. Ингээ монгол хүмүүсээ хажууд тэр хүмүүс солонгос л мэдж байгаа. Тэгсэндээ ярихгүй. Ярахаас болно буруу хэлжүүл. Хүүхсийн буруу хэлчлээ штэ. Тэр хүн бодохгүй гэж болно л та. Гэхдээ яг тэр хүн бодчих байгаад миний бодлоос гарч байгаа. Би өөрөө үүсгэж байгаа л айц байхгүй юу? Миний бодлоос айц. Энэ байхгүй ч би нэр бүх зүйл их юм. Наад чинь минийхтэй минийхаар бол яг өөрөөрөө байхаас айх юм бол. Бас би бол хаяа өөрөөрөө байхаас л айдаг. Яг нөгөө үнэн амар тэр хүнийг ингээ алтмааргүй штэ. Тэгээд би өөрөөрөө байжгаад тэр нь таалагдахгүй. Тэгээд одоо ингээд яг надаас ингээ шалтгааллахгүй юм л та. Тэгсэндээ ингээд алтчуудыг гэсэн айц байгаад байна штэ. Тэгээ миний ингээ юмыг сонсоод ч юм уу ямар нэгэн нууцыг ингээ би хэллээ. Тэгээ би ч одоо тэр чи өөрөөрөө байна л гэсэн үг шүү дээ. Хэд нөгөө үнэн тэрийг сонсоод байл чинь. Тэгээ надаас шалтгааллахгүй нэ би тэрнээс айж байгаа. Айгу яа ямар богдop юм бэ. Яриадсан толгой өвдчихлээ ёо. Яа эндээ стресстэй таа. За миний бэлдсэн юм байсан гоё. Яаж үгш айцаа. Одоо ярих ярих чинь. За. Миний хувьд болохоор амьдралаасаа нэг айцыг өөр дайрлах боломжтой гэх юм бол хүнийг алтгаас айцаа биелүүлэх юм болов. Ингээд хүн чинь угаасаа байгалийн амьтан штэ жам ясороо. Төржил байгаа л өөхөх нь үнэн. Тэгээ би тийм юм ингээд жоохон байглаас жоохон гаж болох гэдэг юм болоо ч гэх шиг. Арайч нэг тийм сайкопат дээрээ биш л дээ. Бушлаас нухаж гараад. Тийм бол биш. Гэтэ ингээд айгүй хэцүү тэр нөгөө мэдрэмжнээс нь болоод яагаад гэдэм болов. Уг нь миний ээж ч байсан, миний өвөө эмээ ч байсан надаас ингээд хамаарлахгүй шүү дээ. Жин хувь хүн тэгж яхад би ингээд энэ хүнийг алтчуул яах вэ гэдэг тийм айц байд юм байна. Тэгтээ байдаг. Тэгтээ тийм том бол биш юм байна. Ингээд нөгөө чамаас шалтгааллахгүй болохоор том юм биш л баг. Одоохондоо эсвэл тэр айцыг мдээгүй болохоор би бас яагаагүй ч магадгүй. Яг тийм бусдыг аталтах айцыг өөр дөр мдээгүй болохоор мэдхгүй болохоор нэг айхгүй байгаа. Тэрөө мэдэрчвэл бүргүй орж магадгүй эсвэл тэгэл.
Би ч ялаа. Би бол гэр бүлээсээ нэг тийм мэдрээгүй ч гэсэндээ ойр дотны найзуудаас бол мэдэрсэн юм байна. Гэр бүлээсээ мэдэрсэн юм шүү дээ. Тэрийг яриад жоохон ойр дотны найзаас бол юу яасан юм байна. Найзаагаа алдаад мэдгүй амар тийм сонир мэдрэмжтэй юм лээ. Одоо л ер нь итгэхгүй л байгаа л да. Монгол явал амар гинт над дээр амар бууж магадгүй тэр сэтгэлийн амар том юм. Энэ хүн ингээл байхгүй болчихж байгаа юм. Нэг бодлын ингээд амар хурдан толгойд бууж байгаа ч гэсэндээ зүгээр л би тэр хүлээж авч чадахгүй. Тийм болохоор одоо тийм юм мэдэрсэн болохоор одоо тэр айц нь жоохон томорсон. Бүр томорсон гэсэн үг. Тэгээ ер нь бол жоохон амиа ботсон л доо. Өөрийнхөө мэдрэх мэдрэмжээс л айж ин л гэсэн үг байхгүй юу? Тэр хүнийг алдаад би зовно, би шанална гэдэг мэдрэмжээс айж байгаа юм болов гэж бодлоо л доо. Тийм мэдрээд үтцсэн болохоор бас тэр том байж магадгүй. Энэ айцаа ер нь арилгах байхаа. Уусаа тэгэл хүн цаг нь болсон бол өөрөө ямар ч байдлаар яасан те. Амарлсан зүйл ямар нэгэн золгүй байдал өвчин жам ясороо гэл янз янзын төрөлтэй. Тэгээ нэгэнд надад шалтгааллахгүй болоод өнгөрсөн юм дээр бас жоо хайхаа болох хэрэгтэй болов. Гэтэ надад айц ч юм бол хүн болгонд байдаг баха. Тий. Гэтэ энэ надад нэлээд том байж магадгүй. Кино минь дээр ч ярах нэг хүүхдээ алдсан. Яа, тийм гэтээ хүмүүстэй харьцуулж чадахгүй байгаа. Амар. Тийм хүмүүс яжууд би л юу ч байгаа. Тийм хүмүүс ямар бол энэ айцыг мэдэрч үтсэн хүмүүс л мэдх юм байна. Амар том сэтгэлийн хаттай болдог бол тэр хэмжээнд бас айцаа бодож үзээгүй юм байна. За дараагийн асуулт руу шилжье. Айцаа ер нь яаж даван туулдаг юм? Нүүр тулт юм уу, цухтаад юм уу? Чадхтай нэр нүүр тулт юм шүү. Айжина гэсээр бол хийсэн байдаг. Жишээлбэл саяны нөгөө хүмүүсийн урдаа гараад ярих. Айж хүлээ яана гэж аавал тэгэл гараа хийсэн. Тэгэхээр нүүр тулт юм байна. Амтан ч гэсэн байвал алаал дараа нь ягаал. Тийм би бол алчаал байдаг. Тэгвэл алахгүй бол яах юм бэ? Гэр дотор ч байгаад байвал өөр тийш явж яах юм? Манай гэр дотор аалц ингээд за тэр юун дээр байла. Би бүр яг тэр чигт нь харж агаад алчаал санаа амардаг нэрээ. Хэрчлээ яар цаа юм бэ гэж. Тийм болохоор би алхахаас нилээ хайнаа. Гэтэ алхах нь алан заяа. Алхах гэж бас боо юм болно. Тэр байранд нь хараад зогсоолаа заяа. Тийш орцныг мэдсэн. Байгаа л юм. Би тэгтээ бодхоос үгүй юу юм бодхоос өмнө үйлдэл маань явчт юм шүү. Шууд шууд тас гээл алчихна. Тас гээл алчихна. Тийм байх тий. Тэгтээ бас амар том жом гараад ирэл бас эйгүү ч юм уу мэдгүй яа. Жом битээр. Энд бүр жом харцаж байгаа юу болцсон. Яа. Миний хувьд болохоор аюу тийм бас энэ бас гоё жоохон арга гэж магадгүй. Миний өөрийгөө тайвшруулдаг нэг арга заяа. Болоод өнгөрнө. Цаг хугацаа явдгаар яваад чи хийх ёстой юм чинь болоод өнгөрнө. Тэ одоо ингээл одоо хийхээс айж байгаа. Тэг хийцэн л байна. Чи тэргүү нөгөө хүлэн зөвшөөрөл 2 цагт чи ингээд ихтгэлтэй явах ёстойсэн бол тэр 2 цаг чи болно. Чи 50. Тэгээд дууссан байна. Тэрийг боддоо дууссан байна. Тэгэл ячдаг. Би нас хүлэн зөвшөөрөх. Тэр нөгөө яг хөстэй хоёр ямиг хоёр өөр утгаар тайлбарлаж байна. Аха тий. Зүгээр би болохоор даван туулдаг ямар аргаар даван туулдаг вэ гэдгээ хуваалцлаа л та. Гэтэ ер нь өөр тулцсан дээр тий. Тулахгүй яах юм бэ? Гэтэ нэг хизээ нэгэн цагт яг хүнд ямар ч тийм айдсууд байж болно л доо. Гэтэ ер нь бол нүүр тулцсан л дээр баг. Тэ чи амьдралаа тэрийг бодож барнуу, туулж барнуу те. Туусныхаа дараа жаргаж барнуу. Тэр чинь ингээ бүх сонголт чинээл гарт. Яг бас нэлээд хэцүү юмнуудыг бас ярилцчих болох л баг. Ер нь жижиг сажиг те. Амьдралдаа нэг юм жижигэн сажигхан юм дээр стресс нэмэхгүй гэж бодож байгаа бол
тэр ихтгэл тавих байна уу? Хэцүү даалгавар байна уу? Аа. Виз бүрдүүлэх юу гэдэг материал байна уу те? Наашаа цаашаа зохицуулах юу гэдэг нүүх суух. Хэцүү байсан ганцаараа байна. Айж ийн гэтэл хийгээд өнгөрцөн байна. Нүүр тулах нь л зөв. Эцсээ ер нь тэгж л давж гармаар. Тий. Зүхтах. Нүүр тулж чадахгүй хүмүүс өөр амар болдог байхаа тий. Үгүй юм Тийм болов. тэгдэг байхаа баг. Амар л гэдэг бас нэлээд олон нүрэлт болохоор хэцүү баха. Юу гэдэг юм бол тэр нэг төрлийн амар том зориг. Нэг бодлын амар том юу гэж болох амар том зориг хэрнээ амар том хичээл дээр бол бас яг тэрнтэй нүүр тулж бууж өгөлт. Аха. Тэгэл тэрнээс зөв холдохыг хүссэн болохоор л амар олж ийн гэж. Чи амьдралд бууж өгч ийн гэсэн үг. Амьдралд бууж өгч ийн. Тэг нэг бодлын амар зоригтой шүү дээ. Хинч бас ийдах юм биш. Гэтэ амар том зориг гаргаж иж байгаа. Гэтэ амар амиа хичээсэн. Мэдгүй би яг найзтай бол яг үнэндээ хэлэхэд бол амар уурлажсан. Одоо л уурлаар л байгаа зав. Ингээд ийм шийдвэр гаргаад мэдгүй би ингээд зүгээр ерөөс үлээж авчихдаг. Тэр хүн зүгээр амьдралд ингээд буугаад өгсөн за миний одоо ингээд юу энэ хүртэл байсан юм байна л гэж бодсон л байж магадгүй заяа. Тэг үлдээх гээд байгаа нь бас миний л бодол ч дээ. Тэг энэ чинь хайрлах хүмүүс байна. Би ямар тэр хүний дотор ороод үтцсэн биш бас сайн мэдгүй. Тэр хүн өөрөө бодоод өөрөө дуусгасан юм чинь. Тэгэл нэг бодлын бууж өгч байгаа юм болов. Харин тэрийг давж чадахгүй болохоор энэ. Тэгэл ингээ хоёр талтай л баггүй юу? Хоёр талтай. Маш том зориг дээрс нь маш том бууж өгөлтэй. За сүүлийн асуулт руу. Сүүлийн асуулт. Хүмүүс ил гаргаж чаддгүй. Гэтэ бүгд нь байдаг нууц нэг айдас юу гэж бодож байна. Хүмүүс ч гэх нь хаашийн. Миний хувьд болохоор тийм хүнд хэрэггүй болчихоо гэсэн айдас юм болов уу? Гэж бодож байна. Тэр нь болохоор юу гэмээр ч юм дээ. Нэг л өдөр ингээ гоё маргааш нэгсэн чи би ингээ хинт ч хэрэггүй юм болчихлоо. Юу ч хийхгүй. За жишээлбэл заяа. Амар баян хүн байсан заяа. Тэр хүн баян байхад нь юу гэж бодсон амар их хүмүүстэй холбон заяа. Холбогдоод тэр хүнтэй ингээ холбоод тэр хүн гэсэн чи гээгүүт ингээ за бизнес давхруу дархинд ороод тэгвэл тэр хүнтэй хинч байхгүй шүү дээ. Тэгээд ерөн тиймэрхүү юм асуудаг гэх юм уу? Ерөөсөө материалын зүйлээс олж надтай юутай байсан байна. Аха. Холбоотой байсан байна. Гэтэ хүнийхэн талаас би бол юу ч шишсэн байна. Тэгээд орхитгоо сайд. Тийм ээ. Тийм. Чамд болохоор судалгаанаас болохоор сая нөөцсөн хүмүүсийн хамгийн нийтлэг айдас нь болохоор нөө ичиж зовох нийгмийн айдас байдаг гинэ. Тэгээ хоёрт нь болохоор хоёрт гуравт гээд ер нь нөө бусдын мөнийг гарах нөхцөл байдалд хэдих төгшүүр. Тийм. Тэгээд хоцрогчуулдаг гэсэн нөгөө айдас мэдс. Ер нь яг тиймэрхүү юм уу тэргүүлж явдаг юм байна л та. Тэгээ нэг түгээмэл айдас. Тэр миний толгойдоос нэг сөрөг бодвол ичмээр сандралтай байдлаа бусад түнд харуулж байгаа гэсэн тийм. Эсвэл хүмүүс төвөгчруулах гэсэн айдас юм болов эсвэл хүн болгоно. Тийм байна. Солонгос ялангуяа энд амьдраад ирсэн чинь хүн төвөг болчихоо дээ. Ингээ мимпэ гэж ярьдаг хгүй юу чи. Тэгээ ерөөсөө л хүнд төвөг болчихоо дээ гэдэг айдас бол юу хамгийн ядаргаатай юм. Тийм. Зүр ингээд би өөрөө мэдээд ингээ хий чинь. Тэгээд тэр хүн зүгээр л замаар зүрхэд хүртэлтэй. Ингээ би л тойрол ингээл зүгээр чимээгүй зүржил байвал тэр хүнд би ингээ саад болохгүй. Гэтэ яг өндөө л тэр хүн надад саад болоод дээ штэ. Ингээ зам дээр. Гэтэ би тэрийг болохоор өөр дээрээ аваад би энэ хүнд гай болох юм сундаа гэд тойроод явна. Тийм. Ерөөсө миний л бодлого байхгүй юу тэр юм байна. Ерөөсө нөөж мөөхөр болвол тэр хүн чам тусламар байлаа гэж бодоход би өөрөө ингээд тэр хүлээж авч чадахгүй шүү дээ. Яа энэ хүнд ингээд төгөж болоо дараа нь би өөртөө олчлоо. Би дараа нь юу хийж чадах юм ингээд хүмүүс төгөжрүүл зүгээр найзтай би өөрөө хийчихөө.
Тэрнээс болоод ер нь зүгээр өөрөө гээд нөгөө жинхэнэ Тий. маскулин энержи Тий. гараад итэй байна. Би. Бие даасан. Тий. Independent woman. Woman. Тий. Бие даасан эмэгтэй хүмүүс айдаг гэсэн шүү дээ. Тийм ээ. Тийм бэ гэж. Би тас хүмүүсээс айдаг аа. Эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүд айдаг гэсэн. Яа. Уусаа эрэгтэй хүн өөртөө тийм Эрэгтэй хүн жоохон өөрт нь хамааралтай хүнд дуртай болоо. Жиан шиг. Тийм ээ. Тийм за сая энэ асуулт бол нэрээ хүмүүсийн гарч чаддгүй нууц айц гэлөө. Тэр бол нөө хүмүүс төвөө учруулахгүй гэсэн. Тэгвэл бусад хүмүүст байхгүй ч болох юм. Байхгүй ч бас болох нь. Би бас сайн мэдгүй л дээ. Миний хувьд бол яг дийлийнхэн тэгж бодож байна. Тийм үү? Тийм. Чиний хувьд сая юу байлаа? Юу байлаа гэж? Нөө юу байлаа? Хэдэн минут? Бараг ганц 2 минут л тогтмол мартааш. Нөө юу хинт ч хэрэггүй болчихсон. Ингээ нэг 2 төрлийн жишээл гаргаж ирлээ л дээ. Гэтэ дийлэн хүмүүсийг бид хоёр сайн мэдгүй. Би бол сайн мэдгүй. Тэгээ миний таамгаар бол хүнд гай болчих үедээ гэсэн айц. Ер нь жоохон нилээн ер нь жинзид ер нь амиг нөлөөлөд байгаа юм. Тэр нь бол тал юм байна. Зарим ойр дотны хүмүүс харахаар гэтээ бас тэр нь нэг бодлын амар ядаргаатай заяо. Ингээ дотроо бодоол шаналаад байна за тэр айцсан заяо. Өөрөө бодоо. Тэгээ би ер нь жоохон тийм бишгүй би бол зүгээр ингээ зүрч мөрхтөө хилчдэг заяо. Хаяа ер нь бол тэмүүд ингээ манай дүү над руу ингээ хаяа ингээ мессеж өдрөчээд тэр айгу тэр нэг хэцүү энэ нэг амар хэцүү тэгээд би тэгж ботсон ингэж ботсон гэд хаяа зүгээр л хилчээч гэмээр санагддаг үе бас байдаг тийм юм аа юу хитрхи их юм бодоод энэ хүн тэгээд ургууж байгаа юм л үгүүж байгаа юм л яаж мэдлээ гэдэргээл зүгээр хэл асууч тийм нөгөө хүнийхээ бодлоос л айж байгаа байхгүй гэтээ заримдаа өөрөө тэгж чадахгүй хүн тэгээд идэв шүү тийм би ч өөрөө ч мэдгүй чадах үедээ чадахгүй үедээ чадахгүй нөхцөл байдлаас хамаарат тэг хүний бодлыг амар боддог болсон юм байна. Энэ хүн яг юу гэж бодож байгаа л гээд бас нэлээд боддог болсон байна уу? Тэр л том айц шүү хүний бодол тийм байна. Гай тэр нэг. Шийдэлт бас хүрч чадахгүй биш үү? Би бинээсээ тийх үү? Тээх үү? Тэгвэл яаж ийн нэгүүл яаж ийн гэж асуугаал байна. Тэгэл нөөдөөс бас тэгвэл яаж ийн нэгүүл яаж ийн. Шийдэлт хүрэхгүй. Би биенийхээ I5-ыг хасаар агаад нэг бол тэр үнэл дагаа эсвэл тэгэл хэлүүл хэлж чадна. За нэг иймэрхүү 10 баслалтанд хариуллаа. Эхлэлдээ амар хөөрх явж ирсэн аа. Сүүл рүүгээ жоохон дунд нь зогсоогол тань болчихлоо шүү. Сүүл рүү жоохон эрчин буураад ярианых нь эрчмэрч буугаад эхлэл бол галзуу явчихлаа шүү. Ярих юм баг ихтэй юм шүү эхэлтэй. Эхлэлийн асуултанд гал исэн болов. Эсвэл тийм байсан болов. Тэгээ сүүл рүү үгүй ер нь жоохон сэдвээ яриад явсан ч аюу хэцүү байд юм байна. Тийм ээ. Өвн бэлдсэн байсан хэрнээ дундаас нь бодсон чинь энэ нэр яг юу юм бол тэрний юу юм бол гэдээ амир боддсон юм байна. Тийм. Энэ эсвэл миний ургуулт бодохтой холбоотой гэж магадгүй. Би ер нь амир бодоод идэг. Ер нь гэхдээ ийм их юм бодуулах deep сэдв гэх юм уу? Тийм. Хэцүү юм байна. Юм бодуулахгүй сэдв бас хайж үтсэн заяа. Тэр нь ч бодуулна. Би өөрөө амир ургуулж боддсон юм байна. За өнөөдрийн сэдв бол айдсын талаар байсан. Тэгээ дагаад төгшүүр, фобиа холбоотой юмнуудыг ярьсан. Гэтэ нэг тийм амир дэлгэрэнгүй ярьж чадсангүй. Өөрсдөө ч гэсэн тэрийг туулаад явж байгаа. Бас мэрэгжлийн хүмүүс биш. Өөрсдийнхөө хальт сонссон юмнуудаас туршлагаасаа хуваалцж байгаа болохоор бидний бодлоор бол тэгээд энэ чиний биш миний подкаст. Тийм болохоор юу хүснээ ярьлаа. Гэтэ бос түүний бодол бол нэр шал өөр байж бодлоо. Бүх хүн юм байдаг гэж яриа. Хан тийм болохоор ингэ бодлоо хуваалцсан гэдэг бас гоё ихгүй юу? Энэ хүн ингэж бодд юм байна те. Бас тийм байна те гэдэг. Ямар аим гонигтай төгсөөд байна те. За. Ирч англитай амар хичүүчтэй туусан ч юм уу. Сая нөгөө гиз үзэн хямраа. Энийг яриад байсан ч бүр амар deep сэдв байна угаасаа. Тийм болохоор бүр ингээд доошлоо тэгэл шалтар фуугаал туслаа. Миний бүр хамаг энерги зарцуулагч шиг боллоо бодсоор байгаа. Нэр их юм бодохоор юу. Тийм байна. Энерги зарцуулт юм байна их юм ярихаар. Тэгсэн чсэндээ бид дуусгаж чадсан.
За баярлалаа. Юу ч дуусах өглөө байлаа. Ингээл дуусчдаг та ер нь тий. За дуусах. Эхлэе. За тэгээд дараа тоглоом дуулсан гэж найдаа. Бас залгуул уу яах. Бас Тууштай байж чадах нь яаж чадахгүй. Тууштай одоо тууштай байна гэж найдаж байна. Одоо тууштай байцгаая. Найдаж юу чаас юмд найдал яваад байна. Харин Үнэл гоё хөөх хэдэн үзэгчтэй болж бол комент хийдэг ч. комент хийдэг үнтэй олчлаа. Урам аваад хийгээд байна. Битэрээс гол юу ч гарч ирэхгүй юм болов. Тэгсэндээ тууштай таалах хүн бас гарч ирэх байлгүй гарч ирэх байхаа тий. Нэг ч ихсэн хамаагүй яа хөөрхийн. Би бол нэрээ баг зарим хүмүүс нэг тоож үздэг тийм бичлэг үзэж байгаа. Үу эн чинь баг надад тохирсон гэл. Харин тийм бичлэг байдаг. Доохно гарч ирэхгүй байх. Уудахгүй гарч. Зүгээр тэгээд тууштай хийж хахад юм тууштай байна. За золын марчлаа дуусаа. Дуусаа баяртай. Баг